Ерөнхий сайд сайхан бэлэг ардчилсан намын лидер Ялалтын маршал Алтан хуйгыга мөрөөр ажиллаа хийгээд явж байхад нь унгаан байж оронд залан гарч ирсэн. Гэвч сайхан бэлэг ерөнхий сайдын хүсэл шунал дуусаагүй байгаа л да. Дорнодын угшилтай түүнийг дорнодод нэр дэвшнэ хэмээн ярьж байсан хэдий ч мань хүн айж хулчийн тойргоо солихоор болж байгаа юм гинэ. Ардчилсан намын хуучуудын нэг бэлэг сайхан энэ тухай Дорнод аймгийн ардчилсан нам бужигнаантай байгаа тул Дорнодоос нэр дэвшин өндөр эрсдэлтэй хэмээн үздсэн байна хэмээн жиргэжээ. Ардчилсан нам энэ хүний хүслийг гүйцээж өгөхийн тулд юунд ийхүү байдгаа бараг мачийнэ. Бүх цаг үеийн түүхэнд бүх шатны сонгуульд туугийг нь мандалсан Ялалтын маршал дэвшлэн байж ерөнхий сайдын суудлыг нь улаан авч түүнд өгсөн. Чухам юуны учир гэж. Ердөө оюут толгойн 4 тэрбумыг Канадуудад өгөхийн тулд тэрөө. Чухам юуны төлөө гэж. 5 толгойг 60 жилээр хятадд өгөх MCS-ийн төлөвлөгөөний төлөө юу? Чухам ямар шалтгаантай гэж. Эцэг өнгөдийнхөө бушиг болохын тулд энгэн сайхан бэлгийг өмнөөс түлж байна. Одоо бүр тойргийг нь үртэл цэвэрлэж өгөхөөр зүтгэж байх. Сайхан бэлэг үнэхээр тийм сайхан хүн үү? Аль эсвэл ардчилсан намын цаашдын төлөвлөгөөнд оюут толгой 5 толгойн араас тавьж тууган үлдэхээр байгаа хэрэг. Үнэхээр үлдсэн байгаа бол сайхан бэлгээр шатны ачуур хийгээд зүтгүүлэх зөв. Сайхан бэлэг шатны ачуурынхаа үргийг нэр төртөөр гүйцэтгсэн харин одоо чухам юуны учир цаашдын замыг нь саад татхааргүй болох ажиллагаа өрнүүлж байна. Сайхан бэлэг үнэхээр Монголын төр тийм их хэрэгтэй өнөө. Хариултыг нь харин та бүхэнд үлдээ.